юусэн ч ерөөсөн хідэн хүүхэд гэдгийг ерөөсөн ч тоглох аюулгүй байдал ч болчих жоох байхгүй. Яг хажууд нь машин зам. Өөрөө байхгүй тэр хоёроос саксны талбайгаас. Тэгээд цаашаа явахаар нэг христийн сүм байдгийг тэнд сакс тоглолтын бас хаяа. Ашиглалт хамгаалалт үйлчлэгийг нь бол тухайн хүүхдийн тоглоомын талбай байрлаж байгаа газрын эзэмшигч нь үүнийг хариуцнаа гэд заасан байдаг. За бид хүүхдийн осол гэмтэл гэсэн энэ сэдвийг энэ удаагийн хэлцүүлгээрээ хөндөж байна. За Монгол улсад 12 минут тутамд нэг хүүхэд осол гэмтэлд өртөж байна гэх юм статистик мэдээлэл байдаг. Ингээ харах юм бол бид аюулгүй орчин хамгийн аюулгүй байх ёстой гэр ахуйн орчиндөө хүүхэд гэмтдэг, бэртдэг, цаашлаад амнасаа алддаг байдал бол буурахгүй юм хандлагатай байгаа. Тэгэхээр хэн хаана ямар хариуцлага хүлээх ёстой юм, ямар ажилдаа илүү анхаарах ёстой юм, хэрвээ бэртэл гэмтэл тохиолдлоо гэхэд анхан шатны мэдээлэл нь ямар байх ёстой юм бэ гэсэн энэ мэдээллийг бид авахар мэргэжлийн хүмүүсийг студидд урьсан байна. Манай студид өнөөдөр мэдээлэл өгч ажиллах зочдын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цээжний хүндийн мэс заслын тасгийн эрхлэгч Зоригт Баатар, нийслэлийн 30 дугаар цэцэрлэгийн багш Бат Цэцэг, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Пүрв Жаргал, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга Гэрэл Маа, нийслэлийн аврах ангийн бүлгийн дарга Ганбаатар, гэмтэл савг судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн эмч Бум Аюуш нар оролцож байна. За ийм зочдыг өрсөн. За харамсалтай нь ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад Зоригбаатар эмч маань бол студид хараахан ирээгүй байна. Өдөр гэхэд мэс засалтай байсан. Одоогоор бас мэс засал дуусаагүй гэсэн мэдээллийг бол албаны хүмүүс өгж байгаа. За тэгэхээр урилга хүлээж авсан та хэдтэй их баярлалаа. Орой минь төргий. За би хилцүүлгээ ерөнхийдөө хид хідэн сэдв туваахыг хичээж байгаа. Түлэнхий. За хүүхдийн тоглоомын талбай буюу одоо орчин. За тэгээд угаар болон усан живх гэсэн энэ ослуудыг голчлон яриад анхааруулга зөвлөмж мэдээлэл өгөө гэсэн ийм зорилготой байгаамаа. Юуны өмнө угаарыг хэлэх гэсэн юм аа. Монгол улс сүүлийн 3 жил сайжруулсан шахмал түлшийг нийслэл хотын хэмжээнд түлж байна. Энэтэй холбоотойгоор угаарын тохиолдол нэмэгдээд байна уу, багасаад байна уу гэдэг дээр манайхан мэдээлэл өгөөч. Энэ юу н одоо өмнөх түлштэй гэх юм харьцуулахад бас ямар онцлогтой гэдэг юм уу, хоруу чанар нь ямар өөр байгаад байна гэдэг дээр гэмтлээс юм уу онцгоогоос мэдээлэл өгөх болж байна. Ер нь угаартай холбоотой дуудлага хэр их байна уу? За ер нь бол угаартай дуудлага бол маш их байдаг. Том хүнжилтгөө, бага хөвчлөлтгөө. Ер нь бол одоо энэ гэр оролдоо өндөрж байгаа зуухнаас болж бишгээс болж цав үссэн тэгээд хуучирсан муудсан тийм зуухнаас болж ер нь бол угаарын тоо маш их гардаг. Хүүхэд ямар онцлогтойгоор яаж угаартад идэв юм бэ? Одоо том хүмүүстэй харьцуулбал. Хүүхдэр нь бага насны уушиг багтаамж ер нь гадна орчин тийм юутагаа сайн тасан цогцоогүй үүднээс ер нь бага насны хүүхдүүд бол хурдан угаартдаг шүү, хурдан нас сурдаг. Тэгэхэд хүмүүс хилээд идэг шүү, албаныхан угаар мэдрэгчээс салгацсан байсан байлээ гэдэг нэг юм яриад байна шүү. Энэ одоо 100% хариуцлагын асуудал гэдэг юм уу? Угаар мэдрэгч ингээл нэг намар тавиал шалгаад үзээл байдаг тий. Энэ яг ингээд бодит кейс дээр яваад очихоор угаар мэдрэгч нь ажиллаж исэн тохиолдол, угаарсан тохиолдол юм хэрэг байдаг. Ер нь бол манайх бол жил болгон гаус хийж ингээд айл хөдөлгөөнөөр дүүргүүлнээр явдаг. Хөөгдөөд ингээд өвлийн тэр угаар мэдрэгч нь ажиллаж гин үү, байна уу тий. Хорон тэр нэг даргатай хорон тэр ахлагч нартай нэг хамтраад ингээд явдаг хгүй. Тэгэд нөө зарим тохиолдол айлууд нь бол зарим айлууд нь угаар мэдрэгч бол тавихгүй байхгүй байдаг. Аваагүй эсвэл хайцсан, эсвэл эвдэрсэн тий. Тиймэрхүү тохиолдол маш их гардаг. За гэмтлээс тодруулъя. Хүүхэд том хүнтэй харьцуулахад одоо угаарыг одоо хүлээж авах нь хоруу байдал нь ямар байдлаар одоо өөр байдаг вэ? За
хүүхэд том хүний одоо бие физиологийн нөхцөл байдал бол нэгдүгээрт өөр. Хүүхдийн цусны эргэлт юм уу маш хурдан явцтай. Тийм учраас нөгөө нэг биед тархах хорийн хэмжээ маш хурдан тархдагаас үүдэлтэй хүүхэд илүү их хорддог. Хүнд металл одоо хүнд металл буюу угаар маань болохоор одоо доод түвшинд илүү их яадаг учраас одоо хүүхэд хордох нөхцөл байдал их байдаг. Том хүмүүс нь болохоор одоо гадаад орчинтой дасан зохицох нөхцөл буюу одоо адаптац гэдэг тий. Тиймтэй холбоотойгоор том хүмүүс нь харьцангуй гайгүй. Тэгээд одоо мэдээж хамгийн гол нь угаар гэдэг чинь хамгийн түрүүнд л болохоор одоо бүх биеийг хордуулж байгаа зүйл шүү дээ. Энэ зүйл болохоор одоо намар болон өвөл одоо улирал шийдэх үеэр хөвчлэн тохиолддог. Тэгээд энэ тохиолдолд болохоор яг энэ улирлуудад болохоор угаартаж гинцэн угаартаж ирсэн хүмүүсийн тоо ирсэн юм гэдэг. Нас баралтын тоон статистик та манай үзэгчдэд өгч болох уу? Ерөнхийдөө хүүхэд холбогдсон осол гэмтэл төр дотор одоо хамгийн хэцүү гонигтай нь одоо нас барсан тохиолдол бол буурахгүй хандлагатай харагдаад байна л да том мэдээлэл харахаар. За осол гэмтлийн одоо шалтгаанд нас баралт дэлхийд дахинд бол мөн л бас дээгүр эзэлж байна л да. За жилд одоо 5 сая гаруй хүн өдөрт. За тэгээд 5 сарын жилд за өдөрт 12 мянга орчим хүн болвол осол гэмтэл хүчирхийллийн улмаас нас барж байна гэсэн ийм тоо мэдээлэл байна. За 5-аас 29 насныхын дотор залуучуудын нас баралтын хамгийн ихний 5 шалтгаанд бол зам тээврийн осол, за 2 дугаарт нь хүчирхийлэл, 3 дугаарт нь амиа хорлолт орж байна гэсэн тоо байна. За тэгээд бага насны одоо бидний одоо насны бүлгээр сэдвтэй холбоотойгоор бол 5-аас 14 насныханд бол дэлхийд дахинд бол усан живэх одоо ийм осол гэмтэл бол одоо нэлээд уртлын байр ихний 5-д уртдаг юм байна. За уналтаас болж бол 684 мянган хүн жил бүр нас барж 700 мянга орчим хүн нас бардаг гэсэн тоо мэдээлэл дэлхийд дахинд байна. За Монгол улсад бол нас баралтын одоо тэргүүлэх шалтгааныг авч үзвэл эхний нь бол бүгдээ мэдж байгаа зүрх судасны шалтгаан нас баралт. За 2 дугаарт нь хор тавдарт, 3 дугаарт нь бол энэ осол гэмтэл гадны шалтгаанд нас баралт 3 дугаар байрыг эзэлж байна. Ямар жил бүр бол гэмтэл гадны шалтгаанд хордлогын одоо нас баралт бол 3 дугаар байранд хэвээрэл байсан байна. За энэ дотор ингээд хүйсээр нь авч үзэх юм бол эрэгтэйчүүд одоо 60% өртөмтгий бүх насны бүлэгт. За эмэгтэйчүүд бол нэг 60-40 гэсэн харьцаатай байна. За зам тээврийн осол гэмтлийн энэ 3 дугаар байрын дотроо ямар одоо осол гэмтэл 1-р байранд эсэж байгаа бол уналтаас өндрөөс унах. За ийм 2 дугаарт нь болохоор зам тээврийн шалтгаан нас баралт. Тэгэхээр осол гэмтэл гэдэг бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай энэ эрүүл мэндийн салбар юу гэж тодорхойлдог вэ? Сэргийлж болох нас баралт гэж үздэг. Тэгэхээр хувь хүний хариуцлага тэ гадна дотны шалтгаан, нийгэм эдийн засгийн шалтгаантай нас баралт бол энэ 3 дугаар байранд явсаар л байна. Аль ч насныхын бүлэг дотроо уналтын шалтгаан нас баралт бол номер 1-ийг эзэлж байна. За бид нар бол ингээд яг уу энэ нэвтрүүлэг орохоос өмнө бол ингээд сүүлийн 10 жилийн статистик тоо мэдээлэл авч үзвэл хизээч буураагүй. Буурахгүй байгаа нь одоо бас ямар шалтгаантай вэ гэдээ судалгаа хийж үзэж байна л да. Тэгэхээр өнгөрсөн жил хийгдсэн хамгийн сүүлийн үеийн судалгаа байна. Манад боловсролын орчинд хүүхэд хамгааллын судалгаа гэдэг ийм судалгаа байхад бол энэ хүүхдийн осол гэмтэлт бол номер 1-ээр бол орчны аюулгүй байдал бол маш чухал. Тэгэхээр хүүхдийн одоо нас баралтанд бид том хүн бид нарын хариуцлага өндөр байхгүй бол энэ шалтгаанд нас баралт хизээч буурахгүй. Тэгэхээр энэ чигээрээ байна гэсэн үг. Тэгээд хүүхд одоо бид нар хүүхдийн осол гэмтлийг ярьж байхад бол 2 дугаар байранд бол төлөгдөл орж байна. 3 дугаарт нь зам тээвэр осол. Томчууд хүүхдүүд мэдээж зам тээвэрт машин барьж оролцохгүй. Тэгэхээр хин зам тээвэрт одоо жолоо барьж оролцох уу гэдэг чинь тодорхой байгаа.
томчуудын л асуудал. Тэгэхээр бид нар өнөөдөр одоо хин нэгнээс хариуцлага хаахгүйгээр бид өөрсдөөсөө л хаах хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол орчин бүрдүүлэхтэр бас хэн бэ гэвэл гэрт хэн байгаа эцэг эхчүүд байна. Гадуур нийгэмд эслэх байр суурь нь томчууд бидний одоо үзүүлж байгаа тэр бий болгож байгаа орчин нөхцөл манай хүүхдүүдийг нас баралт өвчлөл эндэгдэлд хүргэж байна гэсэн ийм одоо статистик мэдээлэл байна. Түлэгдэлт гэдэг бараг сэдв рүүгээ орчих жоох шиг тий. Гэмтлээс тодруулъя. Түлэгцэн хүүхдүүдийн тоо бол сурагчдын амралт үеэр эрс нэмэгдчихдэг. Ингээ харахаар түлэгдэлхээр их хөнгөн юм шиг заримдаа ойлгогдоод байдаг. Гэтэл насан туршдаа хөдөлмөрийн хөгжлийн бэрхшээлтэй болдог юм уу? Гоо сайхан одоо ирэмдэг зэрэмдэг болох байдгийм үү те? Энэ нь ер нь хүний насан туршийн эрүүл мэнд хөдөлмөрлөх хэрэгтэй ингээд шууд холбогдоо явчихдаг те. Тэгэхээр энэ түлэгдэлтийн тохиолдлыг мэдгүй хэдэн хувь багцаалд бол те бүр нарийн тоо танаас өсөөгөө шүү. Ийм үр дагаварт хүргээд байна. Бидний ингээд санамсаргүй үйлдэлийн хорон нөлөөллөөс болоод. За ер нь бол түлэгдэлт нь одоо 2023 онд 3700 0-аас 17 насны хүүхэд 3700 хүүхэд. Одоо 1 сараас 4 сарын 25-ны байдлаар болохоор 1084 хүүхэд одоо нийт түлэгдсэн байна. Түлэгдэлтэй шалтгаан нь одоо хэддүгээр зэргийн түлэгдэлтэй түлэгдэж байгаагаас нэгдүгээр, хоёрдугаарт хэр их талбай хамарч байгаагаас шалтгаалж байгаа. Их хэмжээний талбайг хамрах тусмаа хүүхдийн одоо эрүүл мэндийн амь насны асуудал яригдана нэгдүгээр. Хоёрдугаарт их талбай хамарна гэх тусмаа л одоо алганы нэгжээр авч үзэхлээр их том талбай болоо явчихна хүүхдтэй. Хоёрдугаарт нөгөө нэг цавь, сууг, хүүзүүч гэдэг юм уу тиймэрхүү хэсгийн газруудад түлэгдэлт үүсгэхлээр эргээд сорвжилт маань татагдаж эхэлдэг. Хэмээгээд тий. Одоо ингээд сорвжилт холбогч дээр солигдох тусмаа л ингээд улам татагдаад гэсэн. Тэрнээс дараа нь одоо нөхөн сэргээ хагалгаад ордог ч юм уу арьс шилжүүлэн суулгах хагалгаанд ордог ч гэдэг юм. Тиймэрхүү нөхцөл байдлууд их гардаг. Тэгээ хариуцлагагүй нөхцөл байдлаас хүүхдүүд дандаа дээрээс ус татж халуун ус хоол татаж асгадагтай холбоотой нүүр, гар саруу, хөл, цээжний урд хэсэг хүзүүж гэдэг юм уу тиймэрхүү хэсгүүд. Бас нөгөө талаараа болохоор нөгөө дээр одоо хол биш ахын нөхцөл ахын гэмтэл шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг ойрхон нөгөө нэг одоо BTD хэрэгэлдэг халуун тогоо гэдэг чиглэн тиймэрхүү зүйл халуун сүүн дээр унахч гэдэг юм. Тиймэрхүү тохиолдолд болохоор бүксийн хэсгээр явж одоо бэлэг ирэхтэн бүксийн хэсэгч гэдэг юм уу. Тиймэрхүү нөхцөл байдлаар түлэгддэг учраас энэ нь эргээд одоо түлэгдэж байгаа хүүхдүүдтэй болохоор эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Дараа нь заавал нөхөн сэргээ хагалгаанууд орж иж аршилжуулан суулгаж аж гоо сайхны хагалгаанд орж иж ийм хор нэмээд хэлэх юм бол одоо эмч маань хэлж штэ ээл задгаа альч талбай түлэгдсэн байсан тэр хэсэг маань бол нэг холбогч идэв цайчдаг тий. Тэгээд тэр хэсэг маань хүүхдэд одоо умаагаад идэглэн штэ. Хэдийгээр тэр чин гоо сайхны хагалгаанд орох хүртэл бол маш удаан хугацаа асаргаа шаарддаг. Тэгэхээр тэрнээс гадна одоо эрүүл мэндээр хохирохоос гадна нөгөө айлд чинь болохоор цаг хугацаа хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Аав ээж нь аль нэг нь чөлөө аавн тий. Чөлөө аваад очроо хүлээн. Очроо хүлээдэл нөгөө арсыг нөхөх тэр одоо очр дараалал бол маш удаан хүлээдэг. Тэр айлд бол эдийн засгийн болоод одоо сэтгэл санааны дарамтанд бол тухайн айл бол орж байгаа юм л да. Тэгэхээр бид нар энийг юу хэлэх гээд нэхэр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн гэмт цаг асуудлын үндэсний төвтэй хамтраад бол сүүлийн 3-4 жил бол нэг хором гэдэг айныг нэгэн хором алдахтал тэр ээж нар ингэж хэлж байгаа байхгүй. Уцаа эсвэл тавьсан эсвэл эргээ харахтал унтсан байдаг. Тэгэхээр нэг хором гэдэг бол тийм хурдан хугацаанд хороогийн хамгийн хурдан гар гэдэг чинь хүүхдийн гар болоод байна. Тэгэхээр бид нар эцэгхийн одоо тэр жижигхэн нэг хором гэдэг чи одоо юу 60 секунд ч тий. Тэгэхээр ийм богино хугацаанд л маш том хэмжээний хохирлыг амсаж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд яг энэ талаараа бол маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй.
За баярлалаа. Рекламын цаг болсон байна. Бид нар дараагийн хэсэгт бага насны хүүхдүүдийн хөгжлийн сэтгэхүүн онцлог нь юу байд юм бэ? Бид нар хүүхдийн асуудал ярьж ш. Тэгэхээр эцэг эхчүүд юуг бас мэдэх ёстой. Ямар онцлогтой насыг хүрэх, мэдрэх, сониурхах, орчлон ертөнцийг таних гэдэг энэ процесс нь ямар онцлогтой байд юм бэ гэдэг мэдээллийг хүргэх болно. Хамтаа үзэгч танд их баярлалаа. Эргэн тавтай морилно. За тэгэхээр нийслэлийн 30 дугаар цэцэрлэгийн багш Батцэг манай студид ажиллаж байна. Орой минь төргий. За яг ийд ингээд орчлон хорвоотой танилцж байгаа. Одоо энэ бэрцэн нас барсан хүүхдийн тоог харах юм бол 3 4 гэдэг ингээд их бага нас яригдаад байж түлэгцэн гэмцэн те. Тэгэхээр хөгжлийн онцлог нь ямар байд юм бэ? Та энэ талаар ярьж өгч. Бити боол болохгүй унаа хилээлэдэг те. Гэхдээ хүүхэд өсөрч лээдэг те. Одоо нэг жишээлбэл 2-3 насны хүүхдээ онцлог гэх юм бол одоо нэг жижиг зүйлийг аливаа зүйлийг ер нь бол байрж амталж үзчихэж энэ бол тий гашуун энэ чихэрлэг энэ болох юм болохгүй мэн гэж 2-3 настай хүүхд мэдэн тий тийм гот нэг ойр хавьдан жижиг зүйлийг л амруугаа хийх хамарлуугаа хийх будажсэн тосон харандаа хугарчих юм бол хамарлуугаа хийж сонирхох тий тэгээд ер нь бол хасл гэмтэл үүсэж байгаа хгүй тийм 4-5 настай хүүхдэд болохоор хит хөдөлгөөнтэй хүүхдүүд маань их гүйж тэгддэг тий. Тийм бол хит хөдөлгөөнд ирэхээр хоорондоо гүйж агаад мөргөлдөх ямарваа нэг юм мөргөж унж тухай одоо халцлах ч юм уу тий. Айсвал нөгөө тоглож байгаа үедээ нэг нэгэ жоохон эвгүй татхад одоо нөгөө зөөл хийдин гэмтэл үүсгэж гэдэг юм уу тий. Тийм зүйл аягүй их болдог. Тэгэхээр ерөөхдөө бол цэцэрлэгийн орчинд бол багш нар болон багш ажилчид айл болох стандартаа цэцэрлэгийн стандартаа бариад ажилладаг. Цэцэрлэгт бол ерөөхдөө булан тохоо хурц ирмэгтэй зүйл байдгүй. Яг тэгэхээр хүүхд эрсдэх магадлал өндөртэй. Тийм болохоор тэр болгоноогоо хангадаг, стандартаар хангаж явдаг. Харин гадаа тоглоомын талбай мөн стандартайж гэсэн маш их хэмжээний хүүхэд бөөнөрө гараад тоглоход бас их эрсдэл үүсдэг. Тэнд манай нэг боловсролын салбар цэцэрлэгт нэг ингээд хэдэн хүүхэд явдаг лээ. Тэгээд тэр хүүхдэд хэдэн багш байдаг лээ. Тэгээд 2 багш гараад тэр том тоглоомын талбай дээр мэдээж ингээд хүүхдээ айл болох харааны төвшөнд харж байгаа ч гэсэн тодорхой хэмжээний хүүхэд бэртчихэлээдэг. Тэгээд бид нар ингээд за бити болохгүй гэсэн ч гэсэн энэ хүүхэд чинь нөгөө нэг угаасаа цаанаасаа сонирхон тий тэгжиж аливаа зүйлийг мэддэг. Тийм болохоор бид болохгүй гэсэн ч гэсэн эцэг эхчүүд нөгөө нэг энэ чинь болохгүйгүй шууд тийхгүйгээр хүүхдтэй учирлаад харааны төвшөнд сууж байгаа тайлбарлаад за энэ ингээд хүрх юм бол хуруу гарыг чинь зүсэн шүү аюултай шүү гэдэг нэг бүрчлэн хэлжихгүйгээр манай эцэг эхчүүд ч тий их юм асуухаар ингээд гэсэн яас их юм асуудыг ингээд төвшөөд их тийм айл болох тийхгүй 0-5 наснд хүүхдийн тархины 95% нэг хөгждөг гэж аахгүй энэ үед л манай эцэг эхчүүд анхааралтай байгаад хүүхдүүдтэй илүү цаг зав гаргаад өгвөл таны хүүхэд ирээдүйд ямар хүн болох вэ гэдэг нь одоо 0-5 наснд нь шийдэж байгаа байхгүй тийм гот манай Монголд болохоор юу гэж тийм байд энэ бараг их эцэг эхчүүд юу нь бол тийм хандлагатай байдаг. Зүгээр уусаа аяанда сургуульд ороод их сургуульд ороод ирэнгүүт бие хүн болоод төлөвшчин явандаа суучин цэцэрлэг бол зүгээр л өдөр өнжүүлэх шиг гэж үздэг аахгүй их эцэг эхчүүд. Гэтэ үгүй таны хүүхэд 0-5 наснд бие хүн болж бүрэлдэх бүх юм хөгжиж идэг. Тийм тэгэхээр эцэг эхчүүд маань жоохон анхаарлаа тавиад яг тэр үед нь болохгүй л тийм нэг мэрэгжлийн үнээс нь зөвлөгөө аваад хүүхдтэйгээ харьцаасай л гэж их хүсэж байна. Би нэг тийм сөрөгсөн гэдэг юм одоо эцэг эхийн байр сууриас танаас тодруулъя л та. Яг ингээд амьдрал дээр харахаар бид нар ажилдаа төрийн албаа агч бол 8 цагт очихын тулд энэ төвчрэлтэй хотод 6:30-д гарна. Цэцэрлэг 4:30-аас 5:30 хооронд тавьдаг. Албаны ажил бол 18 цагт тавьдаг ч гэдэг юм тий. За тэгээд нөгөө хүүхдээр нь ахуулах. Хөнгөөж ахуулах. За томхны чи өөрөө явчаарай гэдэг ч юм уу тий ингээд амьдралын иржим юм ингээ зөрөөд байгаа л харагдаад байгаа юм л та. Энийг та бас юу гэж хардаг вэ мэдээж. Хоцрол эцэг эхчүүд ирээл нэг санд минь давж гин те багш ууралж гин нэг нийгэм хоорондын давхцахгүй байгаа амьдралын хөвшил дүрм журам цагийн үеийг та юу гэж хардаг. Хэцүү шттэ нөгөө хүүхэд чинь ингээд орой бүх хүүхэд хараад дуусч 5:30. Тэгэхэд ингээ ганцаараа бүлтэйгээ сууждаг. Тэгээ тэр аав ээжийг одоо ингээ буруутгах хэцүү байхгүй юу? Ягаад ийм их төвжрэлтэй байгаа юм чи тэр хүн ажилласаа амьдал яармаас 4 цагт гарч байгаа 7 цагт ирж байгаа байхгүй юу.
Тэгэл яалтчгүй хүүхдээр ахуулах ч юм уу тий хамаад хажуудлахаа айлын хүүхдийн гуйх асуудал гарч байгаа хгүй. Тэгээ бид нар мэдээж дотоод гараас гарт тий гараас гарт заавал гар уйс хүлээж өгч авч үлддэг. Тэгээд өгөхөр айгүй хэцүү. Одоо энэ нэг боловсролын энэ асуудал нь одоо ингээд хотынхаа захиргаатай ч юм уу тий ерөөс ингэж уйлцсан юм байдгүй нийцдэггүй хоорондоо ямар ч өвөө аваад байдаггүй. Тэгэхээр энэ тал дээр ингээд аваад өгчвөл одоо 100 гэхэд чинь хүүхдүүд яах вэ? Эцэгчүүд ажил хиймээрээ. Хүүхд харахгүй байхгүй шүү дээ. Цэцэрлэг яалтчгүй тий цэцэрлэг хааж гэртээ дүүдэн ахт нь ингээд ч юм уу хичтэн үлдээхээс өөр арга байхгүй. Гингууд нөгөө нэг түрүү эмчи хийснээр ослогийн тал хаана гарч ийн гэрт гарч ийн тийм үү? Хүүхдээр харуулахаар мэдээж ямар байхад тий угсаа ойлгомжтой. Адгийн нацхан түлэгтэл төрний хил дээр тий. Тэгэхээр энийг ингээд уйлдуулаад эцэг эхчүүд болон хүүхдүүдтэй анхаарсан юм зүйл хийж бас хувилбарт үйлчилгээ хөгжүүлэх хэрэгтэй юм уу тий. Зуны цэцэрлэг ч юм уу тий. Гэтэ бас зуны цэцэрлэг бас ингээд усын цэцэрлэг шиг 40 50 үуч хийчихвэл тий тодорхой хэмжээгээр тий хараад өгчдөг байлаас эцэгчүүд нь баярлалаа. Эрүүл мэндийн газраас энэ нөгөө ингээд зөрөлдөд байгаа дээр бас ямар санал байна? Одоо яамны ажил маань хот төлөвлөлттэйгөө за тэгээд хөдөлмөр эрхлэлтэйг нэг уялдаж өгөхгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр цагийн тойруулах эсвэл хувилбарт үйлчлэх юм. Тэгээ бүгдийн зуны цэцэрлэгтээ авчиж хийж чадахгүй. Гэхдээ хүүхдээс нь яахгүй тулд одоо гэр цэцэрлэг янз бүрийн юм байж болох уу эсвэл одоо давхар өстэй даваа юм бол. За би бол бас яг нөгөө ээж хүн байсан шүү дээ. Байгаа л да одоо яг хүүхдүүд нь томорцсон. Тэгэхэд бас л яг саяны одоо асуудлууд те ингээд 1-р ангийн хүүхдтэй гэхэд 1 цагийн өмнө 1 цагийн хойно гэдэг зохицуулт байгаа шүү дээ болно. Ээжүүдэд тийм ээ аауд ч гэсэн хөдөлмөрийн тухай хуулиараа хүүхэд бага насны хүүхэдтэй болвол 1 цагийн хойно тарж болно 1 цагийн өмнө тарж болно. Тэр зохицуулгыг бол байгууллагын удирдлага албан нэгжийн дарга нар бол тийг зохицуулах хэрэгтэй. Бүр ингээл заавалчгүй шахаатаа тийм амьд үтсэн ажил биш хүүхэд 1-дүрт одоо манай байгууллага бол яг хөөхээр тухайн хүүхэд одоо жишээлбэл декретээс ээж орж ирлэхэд 3 жил харцсан 3 настай хүүхэдтэй байлаа гэж бодох чинь 1 цагийн зохицуулгыг тухайн ээж санал тавих юм бол хүүхдийнхаа төрсний гэрчлэгээ өргөлөө хичээл өмнө хойно зохицуулах хийж болдог. Яг тэрнтэй адилхан тохируулах гэж байгаа шүү дээ. Энэ чинь хөдөлмөрийн тухай хуулийн дээр ч байгаа. Тэгэхээр тухайн байгууллагын одоо удирдлага бол энэ дээр бол маш одоо зөөлөн бодлогыг барих хэрэгтэй. Бүр том захирлаас гадна жижиг хилцээний дарга албаны дарга гэж байгаа шүү дээ. Тэр хүн ч гэсэн ойлгох хэрэгтэй байхгүй. Ягаад гэвэл эн чинь дараа нь тэр хүүхэд хэрвээ өвдвөл тэрнээс ч илүү хэцүү. Тэгэхээр үргэлж одоо 1 цагаар хойно эсвэл үргэлж одоо 1 цагаар өмнө тарыг гэвэл юугаа өргөдлөө өгөл зохицуулах. Албаны нэгжийн дарга нар бол ойлгох шүү дээ. Тэрэн дээр бол манайх бол яг өөрийнхөө байгууллага дээр жишээ ярихад бол маш зөөлөн одоо софт одоо арга. Ядаж төрийн албанд одоо хөвшүүлэх чиглэл. Энэ бол маш чухал тактик байхгүй юу? Хүний нөөцөө бодоод тухайн үнэ ажиллаа мэрэгчлэнэ гэвэл тохируулгыг өөрт нь л өгөхтэй. Эн чинь за гэртээ ажиллах бас боломж хийж болно шүү дээ. Чи 2 цаг хийчээрээ буцаагаад явуулчаараа маргааш өглөө 8 цагаас өмнө явуулчвал тэгэл их асуудал биш аахгүй юу. Бид нар тэгж ажиллаж исэн. Корона ч бас давуу талыг олгож исэн боломжтой ээжүүдэд. Тэгэхээр бид нар энийг ч гэсэн өргөжлүүлээд явхад тухайн одоо байгууллагын удирдлага хүний нөөцийн дээр бол маш чухал одоо байр суурийг тавих хэрэгтэй гэж хөдөлмөрийн зах зээл дээр бас хөдөлмөрийн зах зээл дээр тухайн ээжд бол бас айгүй маш сайн чадвар байж болно шүү дээ. Хүүхдүүдээ авлаа, очлоо. Чи хүн тийм ихтгэлцэл өгч байгаа тохиолдол бол яаж хийж байгаа л 8-9 цаг. Бүр орой даргаыг унтахаас өмнө харуулчих юм арилчих гэл хүмүүс чи амар хөөрхөн сэтгэлтэй болдог. Тэгэхээр энийг бас ингээд туршиж үзээсэй гэж бодож байна. Хоёрдугаарт нь бол олон улсын жишг байна. Тэ? Google компани байна, өөр бусад компаниуд. Цалинтай ээж гэдэг нь 50,000 төгрөгөндөө биш байхгүй юу? Тухайн байгууллагад одоо зайнаас ажиллах боломжууд бол маш олон байна. 5 өдөр байна, 3 өдөр байна. Бүр заавалжгүй учиргүй 8:30 гээд саяны энэ хагалгааг бол хэцүү байх. Би бол тэгж харж байна. Энэ офисын ингээ боломжит хувилбаруудыг бол дэвшүүлэх шаардлагатай. Бид нар одоо тэр тухайн энэ хайр цагнаасаа гараад тэ хүний нөөц талдаа илүү ажиллавал энэ хүний нөөцийн дутагдлыг нөхөөд бас нөгөө хүндээ ээлтэй орчин бүрдүүлэх юм боломжууд байгаа. За, гэмтээс дахиад тодруулъя. Түлэнхийн тохиолдолд дур мэдэн
амд амьдсан байдаг юм уу? Буруу анхан шатны тусламж үзүүлдэг ямар кейсүүд байдаг вэ? Одоо нэг гутлын тос төрхдөг яадаг ч үлээ бас савн мавнгаар төрхдөг ч гэдэг юм уу те. Энийг та манай үзэгчдэд маш ойлгомжтой энгийнээр хэлээд өгч. За ер нь бол төлөгцсөн үед нь болохоор амд амьдсан одоо хуучны хүмүүс чинь одоо ингээл давс цацдаг гэж байна. Саялсан чихэр цацж байна. Гутлын тос, уушигны улаан за тэгээд л одоо нөгөө нэг ихэвчлэн нөгөө нэг янз бүрийн тосон боолтууд юм. Одоо тэр тосыг ерөөсөө тийм тос, ийм тос гэж ялгахааргүй. Тэгээд хамгийн гол нь юу гэхлээр төлөнхийн үед хамгийн анхны тусламж их хэцүүдээ одоо гар доорх материалаар хамгийн дөрвөн тусламж үзүүлэх юм бол хамгийн дөрөнд хүү дуусна л гарыг сойх. Гар төлөгдсөн үү, аль хэсэг төлөгдсөн. Ер нь бол удаан хугацаа 10-аас 15 минут сойгоод болоод эргээс сойх. Мэдээж энэ одоо арсны төвшин дээрх төлөгдсөн хэсгийг болохоор цаашаа даймжруулахаас сэргийлж хурдан одоо 1-р 2-р зэрэг 3-р зэрэг 3-ын АБ гэж одоо зэргийн төлөгдөлтүүд тэрнийг одоо гүнзгийрлэхгүй цаашаа даймжруулахгүй гэдэг үүднээс хамгийн түрүүнд усанд сойх. Элдэг үе битгий. Тий. Тэгээд нэн түрүүнд шаардлагатай хамгийн ойрогоо эмнэлэгт очиж тусламж үйлчилгээ авах. Шаардлагатай эрүүл мэндийн боловсрол мэддэг тийм хүнээс одоо. Тэгэхгүй бол одоо ингээл манайхан чи ерөөс амд амжаал тэр сайн энэ сайн тэгэхээр тэр гайг болцсон манай энэ гайг болцсон ч гэдэг юм тий. Тийм нөхцөл байдал дээрээс айгүй их юм тийм хойрог ханддаг учраас ер нь бол гэмтсэн бол хамгийн түрүүнд л эрүүл мэндийн салбарт очиж тусламж үйлчилгээг авах. Тэгээд манай одоо эмчнэр одоо арьс шилжүүлэн суулгах ч гэдэг юм уу тий. Ерөөсөн ийм эрсдлээс нь урьдчилан сэргийлээд хамгийн гол юм нь юу вэ гэхлээр гарч байгаа өвчтнүүд маань одоо тэрнийг арчлах асуудал. Одоо арьс шилжүүлээ суулгаад ингээд ийдгээд ингээд гардаг. Гараал ингээд эргээд боолтонтой ирэхгүй ч гэдэг юм уу энэ нөхцөл байдлаас болоод хариуцлагын асуудал яригдаад байгаа байхгүй. Тэгэл хоёр төгчөөр шарах алдуурлах ч гэдэг юм. Тиймэрхүү нөхцөл байдлаас л үүдэлтэй. Ер нь бол төлөнхий бол ер нь бол хэцүү. Одоо нийгмийн одоо эмзэг давхаргын хүмүүс л ихвчлэн дийлэнчлэн төлөгдөд байгаа. Тийм учраас болохоор одоо нөгөө нэг авч удаг эмний асуудал байна. Тий манай эмнэлэг дээр бол одоо хүрээд ирэхэд өвчин намдаах эмийн тариагийн лагийн хийгээд өчөж тусламж үйлчилгээг нь үзүүлээд ингээд бүгдийг ингээд зааварлаад ингээд гаргаад амбулаторийн хүмүүсийн явуулна. Амбулаторийн биш улсуудын шууд эмнэлэгтээ хэвтүүлдэг. Тэгэхээр одоо ингээд нөгөө нэг өнжөөд боолгороо гэж тосон болтын нэг өнжөө боолгороо гэхлээр 2-3 хоногийн дараа ярьдаг ч тийм үү. Тиймэрхүү нөхцөл байдлаар одоо дараач манай хүүхэд боолтын аваа хийцсэн юм гэд ингээд 4 хоногийн дараа ярьдаг ч тийм үү. Одоо ингээд бага насны хүүхэд гэмтэх нөхцөл байдал ч л ер нь бол тийм шүү дээ. Тэгээ аливаа юмд хандахдаа одоо нэг ач холбогдол өгж ханддаг. Хаанга тэр зүйл дээр ханга заа ингэсэн чи ингэ болоо гэдэг ийм нөхцөл байдлаас ханддагаас дараа чи хүндрэлүүд гарах хэрэгтэй. Ганцхан юм асууж таны товчхон хариулаад өгч реклам болсон гэдэг тохиолдолд ер нь гэмтлийн эмнэлэг дээр ирж үйлчилгээ авч байгаа хүмүүс хэр их давтан ирдэг вэ гэж би танаас тодруулах гэдэг байна. Яг муу ярилж байгаа юм биш. Би тухайлбал гэмтлийн эмнэлэг орж үзээгүй түүтүү те. Азар гэдэг ч юм уу. Тэгвэл статистик харахаар бол өсөөл энэ. Энэ өөрөө хэр нөгөө давтагдаж нэг хүн ирээд идэх юм уу? Эсвэл одоо тохиолдол нэмэгдээ та бас нөгөө хувийн байдлаар бас энийг юу гэж зүгээр томьёолж байна. За ер нь бол гэмтлийн эмнэлэг бол жилээс одоо 2022 он 23 24 он гэх мэтчлээ одоо статистик байдлаар өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгээд ер нь бол ингээд дулааны улирал ирчихлээр хүүхдийн үзлэг асар их нэмэгддэг. Хүүхдүүд бол нэн төрөнд одоо энэ болохгүй гэдэг зүйлийг одоо мэдхгүй шууд хийгээд дараа нь боддог. Бид хэд болохоор хийхээсээ өмнө боддог. Ийм нөхцөл
хоёр нөхцөлтэй өөрчлөлт харагдаад байна. За тэгээд хэрэг давтагдаж нэг ирсэн хүн ирээд идэв. Одоо ингээд үзлэг дээр сууж яана л да. Үзлэг дээр суугаад ороод ирэхэд би өөрөө бол танихгүй шүү дээ. Өдөрт одоо ингээд 100 орчим хүн үзээд гаргаж 100 хүнд одоо тусламж үйлчилгээ үзүүлээ гаргаж. Тэгэхээр тэр хүүхдүүдийг танихгүй байхгүй. Хаяа нэг зарим нэг чи чин тэгэхэд ингэж ясна. Тэгэнгүүт хүмүүс өөрсдөө хэлдэг байхгүй. Би нэг өмнө нь ингэж ирсэндээ би өмнө нь энэ ингээд жилд одоо ингээд 3 ясаа болчлаа гэж гэдэг юм тийм. Хүмүүс одоо өөрсдөө тийм байдлаар хэлдэг учраас одоо нийгмийн одоо давтагдж байгаа хүмүүсийн тоо олон байх гэж би боддог. Одоо ингээд зөөлөн эдийн гэмтэлч гэдэг юм уу? Одоо ингээд ясны хугарал гэмтэл гэл ингээнээс авахгүйлал одоо хүнд хүртэл ингээд гэмтлүүд ингээд дамжиж байна. За баярлалаа. Бид дараагийн хэсэгтээ хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал хүүхдийн осол гэмтэл гэсэн сэдвийг хөндөх болно. За эргэн тавтай морилно. За ердөөсөө 4-5 7 хоногийн дараагаар сурагчдын урт амралт эхэлэх гэж байна. Одоо бид нар угаарын хийнд хорцсон гэж ярьдаг бол үер гэдэг ингээд өөр сэдв рүү шилжих гэж штэ осол гэмтэл. За телевизийнхэн өглөө оройд туулын голыг дагаад онцгойгийнхаа ингээд эргүүл хийж ийн гэж мэдээлэлээд байдаг. Та нар халуун наранд өдөржингөө суугаад л идэх хүүхэд живэд эндээд идэг эцэг гэж байдаг. Тэгэхээр та нэг юм одоо кейс байд юм уу? Тоо ярихаар хүмүүс хайрцангуй буухгүй байх шиг байна л да. Бидэнд аврах ингээд үйл явцад гарч исэн бас сэрэмжлүүлэг болох юм тохиолдлуудаас хэлж өгөөч гэж хүсэж байна. Ер нь одоо ингээд өрөнд үлээ эхэлж байна. Одоо 6 сарын 15 даруйд манайхан одоо завтргүүлэрээ гараад эхэлнэ. Тэгээд ерөнхийдөө бол усанд осолж байгаа процесс дандаа хүүхдүүд 18-аас 25 насны байх. Тэгээд 18-аас доош насны хүүхдүүд яагаад ингэж усанд осолдоод байдаг юм бэ? Эцэгчүүдийн хараа хяналтгүй гэсэн болж. Эцэгчүүдийн хараа хяналтгүйд найз нөхдөдөө ээж авдаа хэлэхгүйгээр гол дээр очиж тоглодог. Тэрнээс болж усаалд хөл алдаж, усны хөл алдаж жив рестод их гардаг. Тэгээд хүүхдүүд нь би нэг татаж авч чадахгүй. Тэгээд хараал өнгөрдөг. Тэгээд хүүхдүүд би нэг ингэж хөөргөөд за чи иш өсрөөд ороод тий. Хараа чамд иш сэлээ гараадах гэдэг юм тий. Тийм хүүхдүүд ер нь би нэг амар шортдог. Тэгээд тэрнээс болж баатар болох гэж тий. Өсөрч ормороо тэгээд өсөрч ороод хөл алддаг гүнзгий мэдхгүй шүү дээ тий. Манай туулгал чинь нэг гүнзгий нэг гүйхэн гайгүй үедээ гайгүй янз янз өгөхгүй. Тэгээд тийм хүнээс бол эцэгчтэй хараа хяналтгүй өсөж ер нь бол хүүхдүүд маш их гол руу өгдөг. За одоо тоглоомын талбай хэдүүлээ ярив. Нийслэлийн хэмжээнд 1000 орчим тоглоомын талбайд шалгалт хийгээд 803 нь ямар ч стандартад нийцээгүй. Тоглоомын талбайдаа даруулаад нас орчдаг, гацчдаг, хөл гараа гэмтээдэг ийм юм байгаад л байна л да. Тэгээд тоглоом нь өөрөө илэрхийлж идэг юм те. Энэ юу нөхөр ингээд дуудлага ирдэг юм. Энэ яаж ажилласан ч үү. Тоглоомын талаар тоглож байгаа бол хөлөө gaах цаачлаа, гараа gaах цаачлаа. Тэгээд хуруугын засам нэгээд гацаацсан. Нөгөө авах гэж оролцож ийжгээд өөр улам гэдэг нь хурууг нь хавтгаад тий авч чадхааргүй болоо. Тэгээд тиймэрхүү үедээ манай дуудлага өгдөг. Одоо энэ юу н гадаа энэ байрнуудын тоглоомны сааднууд бол өнөх осолтой хэврэг. Эсвэл ингээд сэртигээ нэг үзүүрэн гараад ирсэн уураад тий. Эсвэл ингээд нэг түлхэхэд унахаар. Заримуд нэг одоо манай нэг байрны гадна талбар хий дарах юм шууд унахаар ингээд савлуурд ийм тоглоомууд их байдаг юм лээ. Тэгээд юу нь бол голцлоо хүүхдүүд нь толгоогоо хийгээд гацаачдаг. Тэгээд буцаагаар гаргаж чадахгүй. Тэгээд тэрнээс ингээд дүүжлэгдсэн ч байдаг юм. Тийм хүү тохиолдол бол ирдэг. Тоглоомын талбай дээр орчны аюулгүй байдал дээр манай багш ямар байр суурь хэлэх вэ?
цэцэрлэгтэй бас ч гэж нэг бүрэн бүтэн гэртээ ирчихэд байдаг. Гараал явахаар асуудал өрчөд байна шүү дээ. Ажлын 5 өдөр бол цэцэрлэгтэй 2 багш нь бол ингээ анхааралтай сайн ажиллаад хүүхдүүдээ аль зүгээр баг бүрэн бүтэн ээж одоо хүлээлгээл өгөхөд амралтын 2 өдөр ирэхэд л нэгдгийн өглөө хүүхнийц болцсон ч юм уу шал барцсан энэ тентгээ зүссэн байж байгаа байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд гэртээ аюу хараа хяналт муутай. Цэцэрлэг дээр ингээл 2 багш тэг хүүхдүүд харсангүй эндээ майчсан байна тэгсэн байна гэсэн хэрнээ өөрсдөө гэртээ хүүхдээ ямар ч анхаарал тавьдаггүй. Тэгэл ингээд аюу хөхөрцөн яасан гэхээр гүйж агаад унсан тоглоомын талбай дээрээс тоглоом дээрээс унсан дүүн байцсан ч юм уу тий. Ийм байдлаа аюу. Өвөл бол одоо амралтаар явах уу? Амраад ирэхээр юм. Өвөл ерөнхийдөө ингээд нэг сурагчтай амралт болдог шүү дээ. Ээлж амралт болдог. Тэнгууд эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг зөөхөөс залхуураад их чахаар нь харуулцдаг. Тэнгууд нөгөө хүүхдүүдийн түрүүний л угаар тэгээд аав ээжүүд нь аваад одоо салхинд гарна тийм ээ чаргаар гулгана. Тэнгууд саяхны болсон жишээ байгаа хгүй манай ингээд гулсаж хагаад гэр бүлээрээ явж гулсаж хагаад нэлээд өндөр дээрээс гулсаад ирчээрээ шууд ганцаараа явсан байгаа хгүй. Машин мөргүүд хилээ хатсан байгаа хгүй. Тас хатсан. Тэгэхээр эн чинь эргээд ингээд хүүхдийн хэл ярианы хөгжил цаашдаа тий хүүхдийн хөгжилд ингээд аяг нөлөөлөө явж байгаа хгүй. Тэгэхээр эцэг эхчүүд маань анхааралтай байгаад өгөөч ээ. Одоо гэртээ аваачаар л хүүхдүүдээ эндээ ч юм аа. Тэгэхээр та нар маань гэртээ хүүхдүүд ингээд сайн хараад өгөөрэй гэж хэлэх маягаар. За орчны аюулгүй байдал дээр манай гэмтлийн байр суурь болон нийслэлийн эрүүл мэнд дээр ямар бас асуудлыг ярмаар байна. Уул нь ингээд тоглоомын талбааны бүрэн бүтэн байдлыг бол сөөхөн ашиглалтыг нь ингээд бүрэн хариуцнаа гэдээ уул нь бичсэн байгаа. Гэхдээ ердөөсөө дандаа л хэтэрхий тоглоомтой байж байгаа. Нэг юм нийтлэг дүр зурагтай болчихлоо шүү дээ. Тэгээ хүүхдийн хөрхийн хаан байлах юм те. Нөгөө хүүхдэд чинь тоглох хэрэгцээ яваад байдаг те. Тэгэхээр би бас нэг сөрөгдөг юм ярмаар байхгүй юу. Тэрний юу гэвэл хүмүүс ерөөсөө яг өөр өөрсдийнхээ хариуцж байгаа ажлаа чанартай юмэр байгаа юм. Тэр тэгсэнгүү, энэ ингэсэнгүү, тэрнээс боллоо, энээс боллоо гэдэг ажлаа л одоо тэр одоо хандлагаал болчмоор байгаа байхгүй юу. Эцэг их байгаа бол эцэг ихийнхээ хариуцлагыг сайн хүлээе. Сөөх байгаа бол тухайн иргэдээс мөнгө авч байгаа шүү дээ тий. Мөнгө авч байна. Та одоо тэр хүмүүсээс өчнөө төлбөр авч байна. Тэгвэл тэрийг ингээд дис дараатаагаар хийх шаардлага хэрэгцээ байна уу? Байна. Гэтэл одоо жишээлбэл бид нар одоо төрийн байгууллагын хүмүүс байлаа гэж бодоход яг одоо 8 цагт бол нөгөө шаардлага тавьчихдаггүй шүү дээ. Яг тэгэхээр ажилдаа явчихна. Ирэхээр нөгөөдөл байхгүй. Групп дээрээ бичдэг юм. Бичлээ. За одоо жишээлбэл манай хаан улд өөр 15 дугаараа энэ тоглоомын талбай хүүхэд ингээд шалбарч унахад нөгөө доотлын талбай чинь айгүй гол хүүхдүүд гарч ирэл ингээл 100 болохоор шуугалтал айгүй хөөрхөн байгаа юм л да. Утас оролцожсэнээс одоо хамгийн чухал уулна. Гэтэл тэнд савлуур, гуулгуур бүгд сүртээс сүрс таны хэл дээр тэр нөгөө пластикын нүнүүд ингээд хагарцсан. За гулгалаа нөгөө хүүхдийн хөл тийшээ оролт хийлгэхэд бил. За энэ дээр тоглохгүй гээл хэлж амжаагүй шууд гулгаал ороод ирнэ. Дараагийн хүүхдэд нь. Тэгэхээр бид нар өнөөдөр юу хэлэх гэж юм гэхээр төрийн байгууллага ажиллаа маш сайн хий, чанартай хий. Тэнд хяналт тавьдаг, хяналт тавь. Хүний мөнгө үзэх гэдэг авшин шүү дээ. Тэр чинь яг стандартаар барьж ажиллая гэж. Хоёрдугаарт нь бол тэр төлбөр авсан хүмүүс бол за өнөөдөр биш юм а гэхэд төлөвлөгөө гаргаад ажилдаг шүү дээ бид нар те. За энэ 7 хоногт ингэн бүгднийг зэрэг амжуулах мэдээж боломжч байхгүй, цаг хугацаач байхгүй, санхүүгийн боломж авахгүй, хүний нөөц авахгүй гэ. Дандаа байхгүй гэдэг биш байхгүй юу? Мөнгө төгрөг гарахгүйгээр хийх боломжууд байна уу? Байна. Гэртээ эцэг эхчүүд тэр аюулгүй байдлаа хангая. Нөгөө хүүхдийн гар орох гээд байгаа индүү, миндүү тэр гэрт ойрхон байгаа бага насны хүүхдийн хүмүүс бол тэр өнцөг мөнцөг, ширээний өнцөг мөнцөг чинь бүгдээрээ юм л нөгөө хаалттай байдаг шүү дээ тий. За гэртээ тийм аюулгүй байдлыг. За орчин нөхцөл дээр бол сөөх хариуцъя. Сөөх дээр шаардлага тавих нь хийн. Оршин суугчид бид нар өөрсдөө. Тэгэхээр хагас бүтэн санд бүгд тааг чимээгүй байж байгаа л гинт нөгөөдөө хүүхдэндээ л эсвэл ямар нэгэн асуудал гарахаар бүгдээрээ шуугалтад эхэлдэг байхгүй юу. Гэтэл тэр чинь хүн юм чинь өргөлжил тэрэнд яг одоо оролцож байна. Хүүхдүүд нэг өдөр тоглохгүй гэхэд дараагийн өдөр тоглох хэмжээний. Одоо шил манай 6 дугаар анги хөлт бол эрт тарлаа. Орчихгүй шүү дээ. Замаараа тоглоод 2-3 цаг. Тэгэл ээж аваад тарсуу гэж багш руу мессеж өгчээр тарсан. Тэгэл яг гэрийнхээ ойролцоо нөгөө хүүхдийн талбай бид нар тэрийг хориглох боломжгүй. Харин тэд нар уцаа оролдоогоо байгаад баярлаад
тэр орчныг эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх тал дээр томчууд бид нар өөрсдөө хариуцлагатай байх шаардлагатай. Асуудал гарлаа гэж бодоход цаг хугацаа алдахгүйгээр эмнэлгийн тусламжийг авдаг бай. Дураа мэдээл ингээл нөгөө саяны хэлдгээр баахан юм хийчихэд тэгсэн штт. Интернетээ зүтсэн чинь тэгсэн штт. Эсвэл одоо тийм яг одоо мэдээллийн цахимаар одоо эмчилгээгээ бичүүлээд үзүүлээд гэтэл эмч хүн чинь тэрийг чи хараад тэдгээр зэрэг байна, эдгээр зэрэг байна, ийм байна гэдгийг хэлэх байдал чинь бараг за эвгүй сүртэй юм бэ очихын орн зүгээр л ингээд уцаар л зөвлөгөө өгчөөч. Үгүй юмыг товчилж болно. Гэхдээ хүний эрүүл мэндийг товчлох боломжгүй. Тэгэхээр энэ тал дээр бол бүгдээрээ хаанаа урт ажиллал хий гэж одоо би одоо санаачлах те уриалга гармаар байгаа. Бүгдээрээ л эцэг эхчүүд бүгд хүүхэд байсан. Тэгэхээр бид нар хүүхдүүд бол том хүн байгаа байхгүй юу? Бүгдээрээ тэрийг гой сайхан улаан өнгөтэй бол гүйж очиж шаргаар барьмаар санамж насных онцлог байгаа учраас жишээлбэл одоо сурагчдын амралт эхэллээ. Дугуй, скутер, тэр мотобайк, мотоцикл орж ирж байна. Тэгэхээр бид нар тэрэн дээр чинь одоо ядаж малгайтай. Тэгээд нөгөө нэг юун дээр одоо үзүүлбэр гээд нэг дураад дрип мрип. Тэр бол үнэхээр амь сурсан ажил гэдгийг чи сэлбэггүй одоо бүтээгцэн гэдгийг бол заавчгүй хийх шаардлагууд бид нар өсвөрийнхэнд тэг хамт явуул та. Хамт яваад үзэх хэрэгтэй. Ядаж 1-2 цаг ч гэсэн хамт л байх. Тэгтэл манайх бол өөрөө өөртөө татгал мэдж байгаа гэдэг. Гэтэл бид нарын яг эрүүл мэндийн боловсрал, эрүүл мэндийн чадамж өнөөдөр хангалттай босоо. Яагаад гэвэл тэрийг интернетээс авчаад тэрийг турш үзэхгээс сууж байгаа хүмүүс аахгүй. Тэгэхээр бид нар энэ дээр бол маш анхааралтай одоо баймар байгаа. Гой сэдв хөндлөө бид нар сураантай холбоотой бүр тусны хилцүүлэг хийжсэн. Тэгсэн чинь эргэцэн орчин байхгүй юм билээ. Мотоцикл гэдэг англи руу оруулцдаг. Тэгээ яг ямар замаар явах юм гэдгийг ч бас байхгүй. Явган замаар явах юм уу, авто замаар явах юм уу бас байхгүй. Мотоцикл гэхээр мотоцикл биш нэг юм эрлий зөвчөж байгаа юм билээ. Тэгэхээр сураантай холбоотой энэ шинэ осол гэмтлийн юм яадгийн мөн эмнэлэгт эрэхтэй эмнэлгийн асуумжинд худал хариулах нь эрүүл мэндэд хэр эрсдэл эмнэлгийнхэнд хэр ачаал үүсгэж юм бэ гэсэн энэ сэдвийг тодруулах болно. Хандаа үзэгч танд баярлалаа. Иргэн тавтан баярлалаа. За тэгэхээр сүүлийн рекламны өмнө хэдүүлээ дөрөвдөд өнгөрлөө тий сураан гэдэг. Одоо шинэ тутам бараг мод болж байгаа шиг байна. Өсвөрийнхний дунд боломжтой нүд навж байна. Энэ өөрөө хэр эрсдэлтэй байж байна. Гэмтэлтэр яг сураантай холбоотой кейс гэдэг юм уу тохиолдол юм гэж байна. За ер нь бол одоо хүлээн авах яралтай тусламжаар нийт ирж байгаа одоо 200 хэдэн хүүхдээс сураан скутер ч гэдэг юм уу тиймэрхүү нөхцөл байдлаас унж гэмтэж байгаа хүүхдүүд бол ирж байгаа. Сурааныг яадаг вэ гэхлээр нөгөө нэг одоо ихэвчлэн 14, 5, 6, 7, 8 насны хүүхдүүд одоо ихэвчлэн унж хэрэглэж байна. Унж хэрэглэхдээ ихэвчлэн нэгээ даган дуурах, үзүүлэх. Ийм нөхцөл байдлаар нөгөө гэмтэх, очиж юм мөргөх, хэд хурдтай явснаас шонгийн мод машин мөргөх ч гэдэг юм уу тий. Одоо одоо нэг харагдах орчин хязгаарлагдсан газар хурдтай гарч өнгөрдөг. Нэг машин зам тавиад өгөнгөт нөгөө талаар нь хурдан гаргачихдаг. Тэгээ нөгөө талаар орж ирж байгаа машиныг мөргүүлж шидэгдэг ч гэдэг. Тиймэрхүү нөхцөл байдлууд нэлээд ирдэг. Тэр нөхцөл байдал дээр одоо тухайн үед нь тусламжийн цаг тухайд нь үзүүлээд хөнгөн зэргийх байгаа бол одоо арга эрт дүүргийн гэмтлийн хэмжээ хяналтанд сайн зөвлөгөө буцаадаг. Шаардлагатай нөхцөлд хүчтэй хугаралтай өөр бусад гэмтэлтэй тохиолдолд бол шууд хэвтээд эмчилгээд ордог. Хоёр дахь танаас тодруулмаар байгаа зүйл нь гэмтлийн хаалгаар ороод эмчийн асуумжинд худлаа хариулах хэр хортой байна. За тухайлбал одоо хүүхэд нь халуураад одоо янз бүр болоод өмнө нь эмчилгээ хийчихэд татсан ч байдаг ч юм уу те. Тэрийг үнэн зөв мэдээлэхгүй байх нь нөгөө өвчтний бие эрүүл мэндэд та нарын ажил бас бэрхшээл тавуулдаг. За ер нь бол одоо ингэдэг эцэг эхчүүдийн хүүхдийн үзлэг дээр бол эцэг эхчүүд ингээ орж ирээд ингээд үзүүлдэг. Хүүхдээ үзүүлэхдээ ерөөсөө ингээд яаж унж гэмтсэн та харав уу гэд ихлээр
би харин байгаагүй маа тэнцээ харуулсан байсан, тийм хүнд харуулсан байсан ч гэдэг ийм нөхцөл байдлууд их гарч ирдэг. Ер нь бол дийлэнх эцэгчүүд хүүхдээ гэмтэж байгааг хараагүй байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт хүмүүс ажлын цагаан тараад юм уу завсар заагаараа өөрийнхөө чөлөө цагаар ийм чөлөөтэй одоо ажил нөхцөл байдал ч юм уу гайгүй байгаа үедээ их үзүүлдэг. Одоо хүүхэд гэмтээд 4-5 хонсон байдаг, 2-3 хонсон байдаг, хар цагаагаар шавшаад гэртээ хар цагаагаар шавшаа юусэн үнэхээр болсонгүй гэдэг ч юм ийм нөхцөл байдлаар авчирч байгаа. Одоо бас сүүлийн үед бас эцэг эхчүүд одоо хараа бас юм их уншдаг болчих. Одоо интернетээс юм хайж уншдаг болцоо орж ирээд асууж лавлж байгаа юм зарим эцэг эхчүүд нь бас мундаг юмнууд асуун зөвлөгөө зөвлөмж дээрээс нэмээд ингэчүүл ямар юм чи гэдэг ч юм уу харилцаа ярилцах төвшин дээр бас тийм эрүүл мэндийн боловсролтой хүмүүс ч орж ирнэ. Бас аль болгон тийм байна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ хамгийн гол юм нь эрүүл мэндийг одоо ингээд би саял завтай боллоо гэдэг ийм асуудлыг ярьж орж ирдэг. Ерөөс нь томч гэлтгүү, том хүнч гэлтгүү, хүүхдч гэлтгүү. Энэ асуудал дээр болохоор нэг удсан тохиолдолд болохоор шарах үүссэн юмнууд дандаа халдвар үүсдэг. Хоёр дахь халдвар үүсдэг. Одоо тийм учраас тэр нь одоо дараа чинь одоо ингээ авах арга хэмжээд хүндрэлтэй. Одоо бактери, вирус бүгд л одоо ингээл дараачийн шатандаа ингээл одоо эмчилгээний төвшин хүртэл өөрчлөгдөд байгаа нөхцөл байдалд ер нь бол одоо ингээд хувь хүн л өөртөө анхаарал болгоомжтой арчаатай байхгүй л бол одоо ингээд байнгын нөхцөл байдалд ингэж байна гэж байна. Ер нь бол хэцүү байхгүй. Тэгэл нэг ийм жижигхэн хурууны шархаас болол амнасаа ирсдэгч хүртэл харамсалтай тохиолдлууд байж байна. Тэгээд хүүхдүүд бол одоо ингээд их ирдэг болцсон. Одоо ер нь бол хүүхдүүдийг гэмтгэд хүмүүс их авчирдаг. Тэгээд асуумж нь болохоор их хвчлээ өөрөө хараагүй гэдэг нөхцөл байдлаар юу байдаг боловч хүүхдийн үзлэг одоо бол ихсэж байгаа, эрс ихсэж байгаа. 6 сарын 1-нд одоо 1-2 дугаар анги амарна. Тэгээд 6 сарын дунд хүртэл ер нь бүх 10 жилүүд амарчих юм бэл. Тэр нөхцөл байдлаас авахгүй ер нь хүүхд одоо их хвчлэн нөгөө гадаа хараа хяналтгүй нөхцөл байдал дээр байдаг учраас осол гэмтлийн тоо ихсчдэг. Тэгэл аваар осол гээл. Тэгээд манай төрөний нөгөө нэг юм дээрээс хүүхдийн тоглоомын талбай гэдэг нэг юм байна. Хүүхдийн тоглоомын талбай зам зогсоол нь нэг дор очдог. Тэгэхээр хүүхэд ингээ машин дундуур гүйж гарч ирдэг. Явж байгаа машин. Жолоочод ингээ хараад явж хахад цэвэрхэн талбай. Машин ингээл явж хахад гинт хажуу талаас нь хүүхэд орж ирэх мөргүүлэх эрсдэл. Тэр бол бүр байрны донд бол асар их гардаг. Тэгэхээр аль эсвэл одоо ээлтэй аюулгүй орчин гэдэг гэмтэл согц судлалын үндэсний төвөөс 2023 оны 1 сарын 15-нд бас аян зарлал ийм ажил хийж ирсэн шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийн юуттэй. Тэгэл ингээхлээр тэрнийг одоо хайсч болохоор байна ч гэдэг юм тий. Одоо ингэ нөхцөл байдлуудыг бол өөрчилж болж байгаа. Энэ тэгэл бас эргээл нөгөө нэг эцэг эхийн хараа хяналтын асуудал бас очиж буучаад байгаа. За, сүүлийн 2 минут үлдсэн байна. Манайханд энэ сэдвийн хүрээнд заавал эцэг эхчүүдтэй нийгэмдээ шийдвэр гаргагчдаг тий. Зөвхөн эцэг эхийн асуудлаас халчаад байна ч өөрөө нийгмийн орчны асуудал ч байна. Хэлмээр байгаа миний асууж чадаагүй саналлуудаа шийдлүүдээ хэлээч гэж хүсэж байна. Танаас хэлэх хинээс хэлээ. За, цогц. Ерөнхийдөө бол энэ хараа хяналтгүйгээс болж хүүхдүүдийг ер нь гэрт нь хараа хяналтгүйгээр чойж л болж байгаа тий. Тэгээд төр зур гараад ирээ гэсэн. Одоо манайхаар бол одоо төр зур ингээд хогоо асчаад ороод ирсэн хаалган чойжлогдсон. Дотроосоо хүүхд нь онгойлгож чадахгүй бага насны хүүхд билетэн дээр юм тавьчихсан. Нөгөө төмбөр ингээд шатах гад утаа гарч байгаа орно. Манай дуудлага өгч байгаа хгүй. Ааш нэг дуудлага өгөр нэг 5-10 зай өнөөс болоод шалтгаалаад ч тэгээд битүү утаа болцсон. Тэр бүр шатаад эхэлж ирсэн байхгүй. Тэр үед нь бид нар орж унтраагаад манай ааш нь орж унтраад. Ер нь л хүүхдүүдийг ингээд хаалгаа дэлхүүрийг ер нь үлдээгээд гаднаас хаалган
өрөөч нь гадаа сонгоодгүй болчдөг хаалнууд нь тий. Тэгээд бага насны хүүхдүүд хараа анилтгүй ер нь гэртээ чойж үлдээдэг. Тэрнээс болж хүүхдүүд ингээд жижигхэн юмд хуруугаа хийгээд гавчуулчдаг, гацаачдаг, парны цэвсээр хүлээгээд гавчаа гацаачдаг. Угаалгын машинд ороод нуугад тоглож ингээд тэр угаалгын хатаагчд нь ороод нуугад гацчихдаг. Тэгээд балкон дээр ингээд гараад ингээд зогсцсон. Толгоогоо шүрсээ хаяад нэг иймэрхүү байдалтай дуудлагууд их гардаг байна. Юу нэцэгчтэй хэлэхэд бол хараа ялтгүй хүүхдийг ерөөсөө битийг чойжилж байгаа чи тий. Хүүхдэл бол хүүхчүүдээ тий. Ямарсан асар хамгаалагч нэг хүн том мөдтэй хэртэн үлдээж явах шаардлагатай болол гэж боддог. За баярлалаа. За багшийн зүгээс ямар асуудал гэрмээр. Төр засгаас их юм бол цэцэрлэгийн тоог нэмээд өгөөч. Хүүхдийн тоог зөөлөд өгөөч. Тэгэх юм бол бас тэгээ цэцэрлэг дээр гарах магадгүй тий бас энэ арай багасна. Хоёрт эцэг эхчүүд маань сурагчийн амралтаар ч гэсэн хүүхдээ цэцэрлэгт нь явуулдаг байгаасай. Цэцэрлэг гэдэг чинь бас сургуультай адилхан хүүхдэд сургуульд үйл ажиллагаараа тодорхой мэдээлэл өгөөд бүх юмаа өгөө явж байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд цэцэрлэг өдрөө өнжүүлэх шиг хардаг болохоор өөрсдөө тэгээд амралтаар ялангуяа хүүхдэд осол гэмтэл гардаг. Тийм болохоор амарсан ч байсан хамаагүй эцэг эхчүүд минь хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд явуулдаг байгаасай гэж үзэж байна. За нийгмийн эрүүл мэндийн. За том зургаараа бол хүн нийгэм орчин гэсэн 3 том одоо харилцан холбоотой явж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол салбар хоорондын хамтын ажиллагаа маш чухал байна. Тэгээ энэ онцгойн ажил, энэ гэмтлийн ажлын нийгмийн эрүүл мэнд эсвэл эрүүл мэндийн салбарын ажил биш юм. Тэгэхээр том зургаараа бол аймаг дүүргийн удирдлагууд энэ дээр эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх дээр маш одоо анхааралтай ажиллах хэрэгтэй байна. Одоо жишээлбэл сая хэлж штэ хотгонд одоо 3 ийм хотгоны аюулгүй байдал гэдэг бол тухайн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд тэр хотгоныг барьж байгаа барилгын компани тэрийг хүлээж авч байгаа одоо улсын комисс гэх мэтлэн энэ олон ийм талд оролцоог хангасан энийг яг үргэлжлүүлэх хэрэгтэй. Хин юу мэдтгүү хин хүлээж авсыг гээл тэгнэ лифт нунгууд нь тэгнэ. Тэгэхээр энэ бол нөгөө салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж осол гэмтэл буурна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бид нар дандаа ийм автобусл ярьлаа, ахын усл ярьлаа. Цахим орчинд энэ бас осол гэмтэл гарч ийн штэ тий. Тухайн үнийг одоо жишээлбэл бодит байдал дээр бол амьд харилцаан дээр тухайн хүүхдийг зодоод гэмтээлээ гэж бодоход ганцхан удаа гэх. Гэтэл цахим орчинд болох тэр үйл явдал чинь өөрөө 7:24 дахиад өөр газраас шеэрлэгдээд ороод ирнэ. Скриншот SS хийцэн байна. Тэгэхээр энэ тал дээр илүү одоо хяналтаа тавих ийг бол эцэг эхчүүд, багш, тэгээ бусад одоо удирдлагууд анхаарч байна. 3 дугаарт бол энэ эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд өөрсдөө маш одоо хамтын ажиллагаатай байна. Эмчил тэгсэн шүү дээ. Эмчил ингэж хэлсэн. Тэгээ би тэрээр нь хийсэн. Гэтэл яг өндөө бол өнжөөд ирээрэ гэсэн болтон дээр те энэ бол наазахын жишээ шүү дээ. Тэгэхээр 3 хоногийн дараа 4 хоногийн дараа бүр ингээ эдбээр оролцсон нөгөө боосон шарх юу одоо ойдл тавьсан тэр хэсэг нь бүгдээрээ эдбээрэнд ороод ингээ бүр ногоон зураас татцсан байх ийм магадлал байдаг учраас хамтын ажиллагаа чухал. Гиппократ хэлсэн байдаг шүү дээ. Эмч, өвчтөн хоёрын хамгийн дотн харилцаа номер 1 дээр хамтын ажиллагааг одоо нэгдэж байж өвчин нэгдгэрнэ. Эмчилт гэсэн. Манай эмч хөнгөлтэй юм бичээгүй учраас би аваагүй. Мөнгө байхгүй байсан гэд хин одоо тэрийг бүрдүүлэх ёстой юм бэ? Эхлээд тэр бүрэн бүтэн байдлаа тухайн хүн өөрөө хариуцах ёстой. Тэгэхээр ээж аваахаа хүрээнд ч гэсэн маш сайн эцэг их байгаа ч гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд бүгдд нь бас амжилт хүсье. За баярлалаа. Би хилцүүлгийн юм харамсалтай гэдэг юм уу сэртгийлгэмээр муухай тоогоор хаахыг хүсэж байна. Энэ бол олон мянган өрх одоо хоймор нийцгүүрч хүүхдээ алдсан ийм тоо байна. Жилд дунджаар Монгол улсад одоо 45-аас 50 мянган хүүхэд бол осол гэмтэлд өртдөг. За ингээд мянган хүүхэд бол эндэж нас баргаа гэсэн ийм дундаж мэдээлэл статистик байна. Тэгэхээр Монгол улсад бол дайн тулаан болоогүй улс гэхэд жилдээ мянган хүүхдээ эрүүл инх өсөж байгаа хүүхдүүдийн осол гэмтлийн улмаас эндүүлээд зам тээврийн осолд өндрөө дээрээ сунгах гэдэг юм ингээд өвхүүлээд байх нь өөрөө зөв юм уу? Тэгээд нэгдүгээрт хүүхэд гэдэг энэ лоцгонсон үгээ хандлага, ажил,
За хамтын ажиллагаа болгоосой гэж уриалж байна. Хамт байсан үзэгч танд их баярлалаа.